Сайн байцгаана уу, Digital Garage төбөө болон хоёроо байна. За өнөөдөр бид та бүхэндээ автомашин усанд орсон, за ус залгисан үед ямар арга хэмжээ авах вэ? За ер нь яаж ус залгиснаа мэдэх вэ? Гэдэг зөвлөгөөнүүдийг өгье. За тэгээ ус залгисан бол ямар арга хэмжээ авах вэ гэдэг зөвлөгөө өгье. За Prado 150 маркийн машин болон Volkswagen хоёр машин дээр үзүүлээ. За суудлын болон SUV ангиллын машин дээр. За одоо манай түмэн маань ерөөдөө автомашин усанд ороод ус залгисныг ер нь яаж мэдэх вэ? За одоо 100 цаг болж байна. Аялал зугаалгын үйлрэл эхэлж байна. Монголчууд маань одоо хөдөө гадаа гол ус гатлахаас өөр аргагүй байдалд хүрдэг. За тэгээд ер нь бол ус руу орохдоо жолооч нар маань хитрхи хурдтай ороод хамраад авсан ус нөгөө цалхигтал нь орж ирээд ер нь бол агарын хоолой маань ерөнхийдөө гэрэл болон гэрэлний доор байдаг учраас яг жолооч нар маань яг ус залгуулах бол хамгийн том хүслийг бол өөрсдөө ширүүн орж бүрдүүлдэг байгаа. Тэгээд яг голд орсон хайрхтай үедээ бас нөгөө машинууд маань яг удаан яваад хааз дутуу авах. За ер нь их гүнзгий гол дугууны түвшингийн талаас дэш гүнзгий гол гатлахад бол ер нь ус орох магадлал бол маш өндөр байгаа. Ер нь бол аль болох усанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Зайлшгүй явсан тохиолдолд бол хаазыг бол яг 1.5-аас дээш ер нь бол багасхгүйгээр ерөнхийдөө яг нэг жигд хаацтай гарах шаардлагатай. За гарсныхаа дараа ер нь бол даруй агаар шүүгчээ шалгаж үзэх шаардлагатай. За хэрвээ таны агаар шүүгчэнд ус ороод агаар шүүгч ямар нэгэн байдлаар норсон бол та хөдөлгөөрөө яаралтай унтраагаад цааш агаарын систем рүү ямар нэгэн чийг болон ус орсон хэсгийг заавал шалгах шаардлагатай гэсэн үг. Ус одоо залглаа гэдээ одоо цалгиж ороод одоо агаарын болоор ус орж байгаа чи хөдөлгөөрч өөрөө асар өндөр. За маш нарийн битүүмч бол маш сайн байдаг. За хөдөлгөөрлөө яг гаднаас ордог агаар ордог ганц хэсэг бол ерөөсөө агаар шүүгчээр агаарын хоолоогоор зөвхөн мотор руу агаар орох боломжтой. За ингэж агаар орсноор агаар түвшний ойлгомжоос үүдэж одоо бензин мотор маань дотоод шилжилт хөдөлгөөр маань ингээд тесэрж явдаг, ажилтдаг байгаа. Тэгэхээр зэрэг агаар шүүгчээ нэн түрүүнд хамгийн түрүүнд үзэх шаардлагатай юм байна. Тэгээд агаар шүүгчээ үзээд агаар шүүгч норсон тохиолдолд та яаралт автомашиныхаа хөдөлгөөрийг унтраах. Дээрээс нь юу яадаг штэ те. Залгичаад нэг автомашин чи өөрөө унтарчихгүйд манайхан чинь унтарчлаа гэдэг нэг асаагаад стартер дарддаг штэ тий. За стартер яг зөв. Хэрвээ автомашин өөрөө унтарсан тохиолдол бол заавал мэргэжлийн хүнд хандах шаардлагатай. Огд хоёулаа шаа мэргэжлийн бүсэлтэй. Ер нь хүмүүс голын гол зогсчгороо машин угаасаа мотор руу ус ороод унтарчиж байгаа штэ. Угаасаа шатал явагдах боломжгүй болоод тэр үед яг нөгөө нэг өөрөө унтарчлаа гэдэг яг голын голд очихгүйдаа нэг сандраа дахиад дараад нэг асаах гад хүчнэдэд дээдэг. За яг энэ явцад нөгөө Porsche гэж оройлоо ус орсон байдаг учраас ус өөрөө нөгөө нэг шахагддаггүй учраас мотор цохино гэж ярьдаг. Шатун гулцаадаг. Дээр нь устаа учраас нөгөө цохиод. Тийм учраас нөгөө мотор цохино гэж яриад байдаг ус орсон үед. За энэ үед та голын голдж байсан хаач байсан машины чи мотор унтарсан л бол асаах гэсэн оролдлого бол хийгээд за тийм номер 1-р анхааруулга. За яг хөө гэхээр за машинаа орхиод ямар нэгэн байдлаар машинаа чирүүлж гарах хэрэгтэй. За чирж гарсныгаа дараа агаар шүүгчээ үүсгэх нь байна. Агаар шүүгч норсон бол та сэвчээнүүдээ бүгдийг тайлж авч жагаад стартераа түлхэнэ гэсэн үг хөдөлгөөрэй. Стартер эргэснээрээ мотор чинь өөрөө ажиллаад за Porsche-гийнхоо оройгоор сэвчээнийхаа нөхүүдээр одоо усаа гаргадаг гэсэн үг. Ер нь бол за хамгийн түрүүнд авах шаардлагатай арга хэмжээ бол энэ байна. За тэгээ ирсныгаа дараа нэг тосмааслаа заавал сольдог те ус орсон тохиолдолд. За ийм үйл ажиллагаанууд хийгээд. За том мотортой хөдөлгүүр бол ийм байгаа. За жижиг машинуудын агаар оруулах хоолой бол ерөнхийдөө бол юунда байж идэг гэсэн үг. Гэрэл буюу за нүүрнийхээ хэсэгт байж идэг. Одоо энэгээр агаар орж байгаа гэсэн үг. Энэ хоолоогоор агаар ороод за моторын агаар шүүгч рүү ороод мотор руу агаар ордог байгаа. За ус бол ерөнхийдөө бол энэ хоолоогоор дамжиж ордог гэсэн үг л дээ. Өөр ямар ч одоо мотор руу ус орох боломж байхгүй. Ганц ордог газар нь энэ байна. Тэгээд өшөө ус яг нөгөө нэг цалгиулж орснороо яадаг вэ гэхээр зэрэг нүүр болон нүүрнүүдээ аягүйх яагаад гэдэг чинь голоор нэг номер урсаал нэг хаалт урсаал нүүрнүүд урсаад байдаг. За тэр нь болохоор нөгөө хүчтэй ус руу хүчтэй орохоор зэрэг нөгөө хаалтнууд маань өөрсдөө ундаг байгаа шүү. Тийм учраас та бүхэн маань аль болох зөөлөө ороод тогтмол хаацтай ингэж голоо гатлах нь шүү. За тэгээд ер нь гол гатлахаас өмнө хамгийн түрүүд манайхаа шууд орохоос илүүгээр яг нөгөө нэг гарам дээр зогсож байгаад нэг аждээ штэ тий. За хэрэг үзье байна, хаагур гарах уу, яах уу, ийх үү гэдгээс сайн харах хэрэгтэй. За болж игэл том чулуу аваач хэрэгтэй. Яаж дуурч идэг, пүл хийж гин, цөл хийж гин гэдэг анхаарах хэрэгтэй. За тэгээд та бүхнийхээ одоо зуны зугаалгад амжилт хүсье. Энэ зун айгүй хур бороо орон. За аль болох бас гол усаар гатлахгүй байх нь зүйтэй. За седан маркийн машинаар ч юм уу ер нь бол гол гаталтдаггүй
үн зориулттай яг Монголын нөхцөлд яг харахгүй гатлаад байдаг учраас хамар давсан ч юм уу дугуунаас дугуй талаас дээш ус руу ер нь битээ ороорой л гэж та бүхэндээ зөвлөмөөрэй. Тий. Манай төмөгөө. За тэгээд монголчууд сайхан наадаарай. Бүгдээрээ аюулгүй зорчоорой. Хурдаа тохируулж яваарай. За баярлалаа баяртай.